Та бүхний амрыг ирээ. Би өнөөдөр Бурхны шашин яагаад өөрийгөө Монголын уламжлалт шашин гэж худлаа бураад байдаг талаар сэтгэлдээс хуваалцах гэсэн юм аа. Яг одоо чинь халуун гэсэн үгэн дээр хан залгах юм бол халуухан гэж болдог тийм. Хүч гэдэг үгэн дээр хан залгах юм бол хүчтэйхэн гэж болдог. Тэгээд бург буюу худлаа хийл гэсэн үгэн дээр хан залгах юм бол бурхан болдог. Тэгээд бурхан гэхээр нэг тийм их сүрхий худлаа ярддаг сүнс үед юм шиг байна. Тэгээд яг бурхны шашин өөрийгөө уламжлалт шашин тэр гэж ярьд юм бэхээр яг нэг хүнээс нөгөө хүнд одоо уламжилсан гэдгээр уламжлалт гэсэн нэр одоо зүүж болно л доо. Гэхдээ энэ бол одоо Монголын одоо язгуур шашин бол биш. Одоо энэ бол бөөмөргөл биш. Тэ? Тэр бол хүн болгон мэддэг. Тэгээ нэг юм гадаадын юм үзэл судалт одоо мансуурсан халзан тулгуутай лам нар одоо тэгээд Монгол орны хэдэн одоо 100 жилээр тэгж одоо хордуулж байна. Тэгээд энэ бурхны шашинд одоо жишээ нь та юм хийхдээ хар ухаанаа ашиглаарай, логик сэтгэлгээгээ ашиглаарай гэж одоо бурхан багш сургасан гэдэг гэж байна. Гэтэл одоо энэ манай энэ бурхны шашин болохоор ямар ч логик одоо байдаггүй. Тэгээд энэ бурхны шашин хизээ Монгол оронд одоо энэ ар Монголд буюу энэ төв Монгол тийм халах Монголд одоо дэлгэрсэн бэ гэх юм Авдайсан хааны үе буюу одоо 16 дугаар зууны үед гэж байна. 16 дугаар зууны үед Авдай сайн хаан гэсэн нэртэй тийм одоо ноён эзэн байсан энэ газар нутгийн. Тэгээ тэр эзэн одоо нөгөө нэг өмнөд хөрш одоо өөр монголчуудын ягаад дуурайгаад бурхны шашин оруулж ирд юм уу гэсэн тийм санаа төрсөн гэж байна. Тэр өөр монголчууд нь болохоор тэр бүр Алтан хааны үеэс л одоо тэгэл буддын шашин болол сүм дугуйн болцсон байсан гэж байна. Тэгээд тухайн үед одоо жишээ нь тэр сайн нэр байсан гэж байна. Одоо мандахай сэцэн хатан шиг сэцэн гэсэн одоо цол байхгүй сайн гэсэн гэж байна. Тэр болохоор одоо сайн нэр буюу баатар, дайчин нэр гэсэн утгаар ашиглагдана л да. Тэгээд тэр сайн нэр байсан учраас төвдийн хойд мужийн одоо нэг тосгон руу нууцаар цэрэг хөдлөсөн гэж байна. Тэгээд нууцаар цэрэг хөдлөгөөд тэнтэг жоохон дээрэмж тоноод нэг сүмийн одоо тэр гоо шүртэй болсон нөгөө нэг аянганы эзний дүрийг олж харсан гэж. Энэ тэгээд энэ аянганы эзний дүр байна. Одоо зад базар байна. Би энийг нутагтаа аваачаад одоо эд мөнгөтэй, эрх мэдэлтэй тийм нэгэн болох юм аа гэж бод үзээ тэрийг цэргүүдээр буулга гэсэн. Тэгсэн чинь нөгөө цэргүүд нь өргөд дийлэхгүй одоо тэгээд байсан. Тэгээд сайн хүчтэйхэн үзээч гээ. Тэгээд нөгөөдөл чинь татчаад нөгөөдгийг чинь унгаагаад эвдэлчихсэн гэж. Тэгсэн чинь дотроос нэг тийм жижигхэн бурхан гараад ирсэн гэж байна. Тэгээд нөгөө ламнараас асуугаад энэ жижигхэн бурхан чи юу юм гэсэн гэж байна. Энэ болохоор одоо жишээ нь тэр гадна талынх нь болохоор хамгаалт маягаар тийм хуурамч юм байсан юм аа. Энэ доторх нь болохоор жинхэнэ бурхан юм аа. Энэ болохоор гом бүр бурхан юм аа гэсэн гэж байна. Тэгээд гом бүр бурхан чи юу хийдэг юм хэрэг энэ гом бүр бурхан нь болохоор сэтгэлийн гим хорыг дардсан аа гэсэн гэж байна. За энэ бас л очир барьцсан юм байна. Энэ бас нэг аянганы эзэн юм байдгийн байгаа үзгээд нөгөөдгий чинь бас аваад яв гэсэн гэж байна. Тэгсэн чинь нөгөө цэргүүд нь өргөд дийлдсэнгүү гэж байна. Тэгсэн чинь энэ яагаад өргөд дийлэгддэг вэ гэсэн чинь энэ бурхан энэ газрыг одоо орхиж явах хүсэхгүй байна гэсэн гэж байна. Тэгэхээр би энд хаан хүн бай, би энэ бүгдийг шийднэ. Одоо би тэнгэр язгуурын тэргээд сэлмээ аваад тэгээ нөгөөдгий чинь гомбгүр бурханыг нь гиз дундуур нь хуваасан гэж байна. Тэгээд юу лээ бүхс нь явах дургүй бол цээж нь би аваа явна гэсэн гэж байна. Тэгээд нөгөө юм чи яа тэвлэх вэ гэсэн асуудал үүссэн гэж байна. Тэгэхээр залуу лам нарыг дуудаж байгаад сэлмээрээ ингэж чичлээдсэн гэж байна. Тэгсэн чинь бүгдөө ингээл айгаал чичрээл ингээл тэгсэн чинь нэг банд юу яахгүй гэж байна. Хөөөрс хөдлөхгүй байна. Нүд завчихчихгүй байна гин. Тэгэхээр ойн яасан зоригтой хэрвээгээд энийг аавна гэсэн гэж байна. Чи надтай хамт яв энэ гомбгүр бурхныхаа энэ цээж би одоо үүрээд яв гэсэн гэж байна. Тэгсэн чинь би явж чадахгүй гэсэн гэж байна. Тэгэхээр чинь би явахыг өөрөө мэднэ хэлээ. Би энд одоо хэн явахгүй би мэднэ гэ нөгөө бандын чихийг нь одоо хүчтэйг мушгаад чирээд аваад явсан гэж. Тэгээ тэр бандын нэрийг одоо пагм юм уу тийм нэртэй хөвгөн байсан. Одоо тийм монгол хэлэнд пагма юмыг авчирсан гэсэн. Тэгээ тэр залуу нь болохоор тэр гомбгүрээ энд авчираад
Эрдэнэ 100 хэд байгуулаад тэгээд энэ монголчуудын одоо шүтлэг бишрлүүдийг одоо чинь тэмдэглэж аваад янз бүрийн бурхан бүтээгээд Монгол оронд одоо бурханы шашныг дэлгэрүүлсэн одоо тийм ачтай буянтай хүн болсон гэсэн тийм яриа байдаг. Тэгээд тийм учраас одоо тэр Эрдэнэ 100-гийн гол шүтэн болсон Гомбогүр бурханы тал нь байдаг гэсэн тийм яриа байгаа. Тэгээ энэ домгийг болохоор манай имээ хэлж өгсөн маань. Тэгээд тэр Гомбогүр бурханаа нь болохоор юу хийдэм бэхээр вэ штэ. Тэр сэтгэлийн гим хорыг одоо дарддаг гэж байна. Тэгээд тэр сэтгэлийн гим хор гэсэн чинь юу юм бэ гэхээр одоо сэтгэл хоргодолт гэж байна. Сэтгэл хоргодолт гэхээр одоо жишээ нь чи ямар нэгэн юмд одоо сэтгэл чинь хоргогдсон. Чи ажилдаа дуртай ч юм уу. Тэр ажилдаа аюу хоргогдсон. Тэгээд чи нэг эмэгтэй хүнд дуртай. Тэр эмэгтэй хүнээс салж чадахгүй. Тэгээд одоо чинь их орондоо аюу хайртай ч гэдэг юм уу. Ямар нэгэн юмд одоо тэгээд аюу салж чадахгүй. Одоо нэг хятадын арга билег yin yang хоёр шиг бие биенээсээ ерөнхийдөө салж чадахгүй. Тиймэрхүү одоо сэтгэлийн хоргодолтыг одоо жишээ нь болиулна гэж байгаа. Тэгэхээр чинь юу гэсэн үг гэхээр одоо жишээ нь чи одоо чинь эр хүүстэй гэдгийг мэддэг бол одоо жишээ нь тэрийг боль гэж байгаа. Чи эмэгтэй хүн гэдгийг мэддэг бол тэрийг бас боль гэж байна. Эр юм нь бол хамаа байхгүй гэж байгаа. Тэгээд чи одоо монгол хүн юм бол одоо жишээ нь тэр монгол хүний энэ хужаам тэр солонгос энэ төр гэсэн юм бас боль энэ төр гэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө одоо нэг тиймэрхүү одоо жишээ нь хүмүүсийг одоо чинь бие биенээс нь ялгуурладаг, гадуурхдаг тиймэрхүү одоо чинь хил, соёл, уламжлал одоо жишээ нэг одоо хүмүүсийн их нандиндаг одоо жишээ сэтгэлний хорогдсон чухал юмнууд байна шүү дээ, тийм. Тэрийг болохоор энэ Гомбогүр бурхнаа устгадаг гэж. Тэгэхээр энэ болохоор одоо шал утгагүй. Одоо чинь хүмүүс одоо чинь хүний эрх гэсэн юмд их одоо сэтгэл хорогдсон. Одоо өгөө хэлэх эрх чөлөө гэсэн юмд одоо их хорогдсон. Тэгээд энэ ардчил сайн юмаа гэсэн нэг тийм юмд хорогдсон маа. Тэгээд тэр бүхнээс одоо жишээ нь ангижирвал одоо тэр намгийн цэцэг бадамжийнхоо ургасан тэр нирваны оромж гэдэг юм уу. Тиймэрхүү деважингийн оронд хүрэх юмаа гэсэн нэг тийм юм байдаг ба. Тэгээд энэ бурханы шашин бол ямар ч утга, учир, логик байхгүй. Тэгээд дээрс нь бол харийн шашин. Тэгээ ингээд монголчуудыг олон зуун жилээр ингэж мухруулж байгаа. Анхаарал тавьсан баярлалаа.